За нэр дэвшигчтэй энэ өдрийн минь төргий. Тэгээд нэг л асуулт байгаа. Өнгөрсөн жилээс эхлээл бид нар бол маш их ярьлаа. Төрийн өмчт компаниудын тухай. Төрийн өмчт маш олон компани байна. За энэ дундаас ашигтай ажиллаж байгаа ерөөсө гарын 13-нд багтам компани. За ашиггүй ажиллаж байгаа компаниуд бол дийлэнх нь байна. За энэ дундаа 3 жил дараалан ашиггүй ажилласан хэрнээ ямар ч одоо арга хэмжээ авагдаагүй компаниуд маш олон байна. Тэгэхээр энэ компаниудтай ер нь таны одоо ажиллах зарчим юу гэж бодож байна? Энэ төрийн өмчингээд үнгүүдүүлээд, төрийн өмчийг эзгүүдүүлээд, төрийн өмчийг шамшигдуулаад байгаа энэ төрийн өмчийг компанийнхантай ер нь яаж ажиллах юм бэ? Энэ аудитын ороод шалгалт ороод л үр дүнгүй байна, ашиггүй байна гэд гараад байдаг. Дараа жил дахиад ордог, дахиад гардаг, 3 дахь жилээ ордог, гардаг. Ингээд ийм тохиолдолд ер нь ямар хариуцлага арга хэмжээ авах юм? Ер нь энэ дээр таны бодол ямар байгаа? Төрийн өмчт компаниудыг ингээд цааш нь энэ олноор нь байлгаад авах нь зөв юм уу? Тэр хэрэггүй байгаа, ашиггүй байгаа, болохгүй байгаа компаниудыг нь шууд болоод одоо цөөлмөр биш үү? Энд чинь төрийн албан агчдын тоо ч гэсэн одоо нөгөө хасагдана гэсэн чинь улмал нэмэгдээд байна. Одоо өнөөдөр нэмэгдчихэл байна шүү дээ. Хамтарсан засаг байгуулсан ялгаа байхгүй нэмэгдээл явчлаа. Тэгэхээр энэ дээр одоо бас арга хэмжээ аваад үнэхээр зөв зүйтэй ажиллаж байгаа одоо шаардлагаар гарч ирж байгаа газруудыг бол нэмэхээс аргагүй зарим тохиолдолд. Гэтэл үр ашиггүй байгаад байгаа тэр үн удаан жил ажиллаад байгаа тэрийг яаж хамгаалаад байгаад байдیں тэд нар? Ашиггүй гэдэг нь батлагдаад аудитор гараад тахт. Эднэртэй ер нь яаж ажиллана гэж бодож байгаа. Ингээд энэ байдал үргэлжлээд явах уугүй юу? Энэ дээр одоо миний зүгээс одоо хэлэх санал бол нэгдүгээрт асуулт, хоёрдугаарт санал бол энэ дээр л одоо яг одоо аудитын үнэн одоо царайг гаргаж, төрхийг гаргаж, за эрх зүйч хүнийхээ хувьд энэ дээр гаргалгааг нь олж хариуцлага тооцдог тэр системийг бий болгохын төлөө, тэр системийг хэрэгжүүлэхийн төлөө, хуулиа хэрэгжүүлэхийн төлөө гол нь сайн ажиллаарай гэж хүсвэн. Тэгээд түрүүчийн асуултанд хариулаад өгөөрэй. За ажлын хэсгийн дөрөв Магнас Уран нэр дэвшигч хариулъя. За Аясулан гишүүний асуултанд хариулъя. За төрийн аудитын хуулиар төрийн өмчтэй холбоотой. За ялангуяа за нийтийн өмч гэдэг ингээд нэлээд өргөн хүрээнд авсан. За өөрөөр хэлэх юм бол нийтийн ашиг сонирхлын төлөө ашиглах иргэдэд өмчлүүлснээс босоод газрын хэвлээ, за ан амтны нөөц, эрдэнэс одоо сангууд, төсвийн орлого, за төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд ингээд энэ бүх эдгээрт хамаарах бүх хөрөнгө, за хуулиар нийтийн зориулалтаар ашиглах өмчөд хамаарах бүх хөрөнгийг ингээд одоо аудитэд хамруулж одоо хянжаахаар, за эдгээрийг аривч хямгч үр ашигтай зарцуулж байхаар ийм үжил баримтлаар хууль батлагдсан байлээ. За тийм учраас энэ төрийн өмчт компаниуд бол аудитын одоо нэг үндсэн шалгагдагч этгээд ийм хамар хүрээнд орж байгаа. За тантай бол одоо санал нэг байна. Төрийн өмчт компаниудын үр ашигын асуудал. За ер нь бол жил болгон төрийн өмчт компаниуд, төрийн өмчийн оролцоотой компаниуд төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар зорилт төвшнгөө тодорхойлуулж, өөрөөр хэлэх юм бол төсвөө батлуулдаг шиг ингэж ашиг алдагдлаа тооцож батлуулж явдаг. За эндээс харахад бас ингээд цөөхөн компани дээр нь юуны ягаад ашигтай байгаад бусд нь одоо бас ашиг муутай ийм одоо амиа хацаасан байдалтай явж байгаа ийм хандлага бол аль угаасаа байсан байна. Одоо энэ нь бол байгаа нь ил байгаа. Тийм учраас энэ тал дээр бол тусгайлан одоо санал боловсруулахад бол бэлэн гэдэг юм уу? Энийг бол болох юм бүрэн болцоотой байгаа. Яг гэвэл төрийн аудитын тухай хуульд нийтийн өмчийг ашиглалтыг сайжруулах ийм саналыг боловсруулж улсын хурлд үндэсний аудитын газар тавихаар ийм одоо суурь зохицуулалт байна лээ. Энэ хүрээндээ бид нар асуудлыг тавиад шаардлагатай бол холбогдох байнга ороо тэгээ улсын хурл тавиад засгийн газар дээр бас ингээд засгийн газарт бас зөвлөн туслах үйлчилгээгээ үзүүлээд ингээд хуулийн хүрээнд нь хамтарч ажиллах юм уу? Ингээд явах олон арга хэлбэрүүд байгаа. Тийм учраас үр ашигыг сайжруулах чиглэлээр одоо таны хэлсэн саналыг бол онцгойлон анхаарч дэмжиж одоо ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэж ингэж хариулах.